За бүгдээ юу яцгаан Dream PSD та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд ууцаагүй нэлээд удаж байгааг мэдж байгаа. Тэгээд та бүхэн бас яач вэ гэдэг баахан мессеж бичсэн байлээ. Тэгээд би хэлсэн та бүхэн би ер нь ойрын үед загвуу болж эхэлнэ. Тэгээд бараг л 6 сараас эхлүүлээд ер нь завтаа болж эхлэх тал руугаа байгаа. За тэгээд та бүхний хамгийн их асуусан асуулт бол за яаж субтитл одоо буюу нөгөө хадмал яаж хийх талаар хичээл оруулаад өгөөч гэсэн хүсэлтүүд маш их ирсэн. За тэгээд яагаад Sony Vegas дээр субтитл хийгээд байгаа гэж та бүхэн бодож байгаа. Уулын зөндөө програм өдр байгаа. Яагаад гэвэл нөгөө бэлэн одоо нөгөө хадмал нь байхгүй. Надад яг би энэ зүгээр энэ нэг богино хэмжээний энэ хүүхэлтэйг нэг та бүхэн зөв нийтдээ болохоор нь орчуулж бас үзүүлсэн. Тэгээд та бүхэнд бас таалагдсан байх. За тэгээд өшөө зөндөө олон субтитл хийдэг програмууд байгаа. За жишээ нь энэ програм байна. Энэ ASAGC Sub билүү. За нэг энэ програм байсан. Энэ програм. Тэгээд энэ програм нь болохоор за нөгөө энэ бэлэн одоо юм субтитл энд байгаа харж байгаа. Яг кинотойгоо шууд субтитл нь ингээд дагалдаад ирдэг. За тэгээд энэ субтитлтайгаа дагалдаж ирдэг ер нь иймэрхүү одоо зүйлд зориулсан програм байгаа. Тэгээд ихэвчлэн хүмүүс миний бодлоор аниме юм уу за нэг тийм хүүхэлдээнд ихэвчлэн орчуулдаг гэж бодож байна. За тэгээд миний бодлоор ер нь тэгжл ашиглах бах. Гэхдээ хүмүүс бас өөрийнхөө гараар субтитл байхгүй хэрвээ тийм байвал яах вэ? Одоо нөгөө энэ бэлэн субтитл нь байхгүй бол яах вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За тэгээд би та бүхэнд яаж энийг хийх талаар одоо энэ Sony Vegas дээр хийж үзүүлэх гэж байна. За тэгэхээр танд Sony Vegas аль ч хөлбөр нь байж болно. За өмнөх 8, 9 гэдэг өмнөх хөлбөрөд ч байж болно. За миний хэрэгжилж байгаа хөлбөр бол 12 байгаа. За тэгээд та хаанаас татах вэ гэж бас бодож байгаа. Тэгээд хэрвээ та 32 битийн компьютерт бол Sony Vegas 11-ээс доошхыг татах хэрэгтэй. Sony Vegas 12-аас дээш бол 64 бит дээр суух одоо болсон. Тэгээд түрүүхэн одоо энэ Sony Vegas 13 гарсан байгаа мөн адил. Миний бодлоор энэ дэр нэг сүртэй нэмэлтүүд идэр байхгүй гэж бодож байна. Харин нэг ганц хоёр рендеринг одоо нэг нэмэлтүүд гарч ирсэн. За тэгээ өшөө нэг дууны зохицуулалт гээл, за нэг экспортын нэг зохицуулалт гээл, за нэг ийм хэдийн юм гарч ирсэн. Тэгээд мөн 4K гэдэг нь одоо 2K болвол 1080 HD. За тэрийг 2 дахин нугуулсантай тэнцэхэд нэгтгэрлийг одоо Sony Vegas дааж чадхаар болсон 13 дээрээ. За тэгээд нэг ийм нэг шинэ нэмэлтүүд байна. Тэгээд ороод үзээрэй. За тэгээд суулгаж чадахгүй бол тэгээ YouTube дээр хангалттай хичээлүүд байгаа. За тэгээд чинээс үзээд тэгээд хэдүүлэх хэлцгээе. За энэ түрүүн би эхлээд субтитлүүдээ хаагах юм. Я миний бодлоор энэ чинээс нүртэл ингээд за уучлаарай жоохон ханиадтай байгаа. За тэгээд за хэдүүлээ жоохон сонирхолтой хэсгээс нь эхлэе. За ратгая. За энд орлоод за тэгээд энд нэг хүн юу хэлж байгаа юм бөө мэд хэдүүлээ сонсч үзцгээе. If that train reaches the main hub, it's all gonna blow. За blow гэд энэ дээр нилээн чанга ингэж дуун орж ирж байгаа. За тэгвэл хэдүүлгийнх нь хязгаар энд байна гэсэн үг. За эсвэл энэ keyboard-ныхоо зүгээр энэ амны хөдөлгөөн нь хизээ эхлэхийг ч мэдэж болно. За энэ ч нэсгэлж байна. За тэгээд хэдүүлээ энэ дээр субтитл хийхин тулд та эхлээд энэ track-а оруулах хэрэгтэй. Одоо энэ замаа. Энэ зам нь заавал энэ бичлэгний зам байх хэрэгтэй. За миний бодлоор та бичлэг оруулахад нэг иймэрхүү харагдах бах. За тэгвэл хэдүүлээ бичлэгээ зав оруулахдаа за би нэг зүгшөө бохир арга зүгшөөд insert video track гэж шууд оруулаад ясан. За эсвэл бүр анх нэг мэдтгүү байхдаа би зүгээр шууд duplicate гээд за давхар бичлэгээ хуулаад за тэгээд delete хийгээд за нэг ийм аргаар нэг оруулж исэн. За ингээд зам оруулсан бол хэдүүлээ эхэлцгээе. За эхлээд mouse хоёроо дараад insert text media гэд оруулах хэрэгтэй. За ингээд text маань энд ороод ирлээ. За тэгээд хэдүүлээ энэ дээр миний бодлоор за нэлээд багасгаж өгөх бах. За нэг энэ авцаа. За энд байна.
За тэгээ энийг эвтэхийн эндээ ингээд тааруулаад өгчөж болно. За мөн текстний өнгийг, за мөн анимашн, за мөн жижиг том. За би хөвчлийн outline гэдгийг хэрэглэсэн. За тэгээд хар дээр тааруулаад уучлаарай энийг энэ дээр. За ингээд хар дээр нь тааруулаад. За тэгээд outline-ийн ихсгээд өгнө. Тэгэхээр текст ер нь нэг жоохон тод тал руу болж эхэлнэ. За ингээд харж байгаа. За тэгээ зарим хүмүүсийн фонд уншихгүй байгаа нэг асуудал гарч ирсэн. Тэгээд тусал Cygnet-ийн гарын драйвер гэж байгаа. Monkey бол миний бодлоор нөлөөлөхгүй гэж бодож байна. Хэрвээ Monkey бол хоёр үсэг танихгүй, тэгээ фонд танихгүй. Гэтэ subtitle хийхэд фонд ер нь их хамаагүй байдаг. Аль болох цэвэрхэн гоё ийм энгийн фонд байх хангалттай. За тэгээд keyboard одоо гарын драйвераа суулгаад, за фондоо суулгаад ер нь танихгүй байвал та компьютероо ер нь форматлсан дээр миний бодлоор тэгжээж бүр эхнээс нь бүр шинээр бүр суулгаад бүр нэг янз бүрийн драйверууд магадгүй холилдсон, эсвэл Monkey-гийн үлдэгдэл идэр юм уу, эсвэл таны одоо тэр энэ жишээ нь Verdiana текст юм уу, за нэг ийм текст энэ шууд нэг Monkey дараа тайцсан ч юм уу, за нэг ийм асуудал гарч ирж магадгүй. Тэгээд хэрвээ ямар ч арга хэрэглээд танихгүй байгаа бол та бүр форматлаад шинээр дахиж суулгах хэрэгтэй. Тэгвэл миний бодлоор болох байх. За тэгээд болохгүй л өстой мэдэх юм алга надад. Ямар ч гэсэн минийх бол яг шинээр суулгаад тэгэхэд бол болж байсан. За тэгээд ийм байна. За тэгээд хэвлээ эхэлцгээ. За эхлээд Монгол дээр тааруулъя. За тэгээд энэ юу гэж байгаа лээ. За хэрвээ за энэ галт тэрэг төвд ирэх юм, за юм бол, за миний бодлоор доошоо нэг оруулаад бид бүгд дэлбэрэх болно. За тэгээд цэгээ аваад голлуулаад, за миний бодлоор нэг дахиад нэг жоохон жижигрүүлэх хэрэгтэй юм шиг байна. Арай л томс. За нэг нь авцаа. За ингээ боллоо. За одоо хэдүүлээ үзцгээе. If that train reaches the main hub, it's all gonna blow. За all gonna blow гэд. За тэгтээ текст маань үргэлжсээр байна. Тэгэхээр хэдүүлээ яг тааруулаад энийгээ зүгээр хасаад өгчөд хангалттай. Main hub, it's all gonna blow. За яг ингээ таарж байна. За одоо хэдүүлээ жоохон наривчсан арга руу орцгоё. За миний бодлоор за энэ ч нисгэлээ. За өшөө. За яг энд. За тэгээ хэдүүлэн нэг асуудал нь болохоор одоо дахиад текст оруулаад, дахиад тааруулаад, за тэгээд outline гээл бусад тохиргоонуудыг дахиад хийх нэг ядаргаа гэж бодож байгаа бах. За тэгвэл тех шаардлагагүй, зүгээр хэдүүлээ зүгээр миний бодлоор энэ дээр нэг эвтэйхэн нэг тэмдэг маягийн маркетер тавьчихвал. За тэр ч яг. За тэгээ эхлээд нэг Ctrl C гэж туулчих. За тэгээд хэдүүлээ яг энэ чэнэс нь. За яг энд. За тэгээ paste хийчих. За тэгэхээр өөдөөс чи нэг юм гарч ирнэ. Та шинээр одоо их усүр үсгмээр байна уу гэж байна. Тэгэхээр энийг хуулахгүй гэсэн үг. Яг Educe дээр гардаг шиг. Одоо Educe програм дээр. За тэгээ окей дарчих. За тэгэхээр энд яг үг нь гараад ирсэн байгаа харж байгаа. За тэгээд энэ хэсгийг дарна. За одоо энд миний бодлоор энэ өлгөн 200 кг pound гэдэг юм би сайн мэдэхгүй. Тэгээд миний бодлоор pound гэхэр нөгөө мөнгөний юу болоод явчихж байгаа юм санагдаад байгаа. Тэгээд миний бодлоор килограмм гэдэг нь шууд явсан дээр гэж бодсон. За тэгээд за шууд эхлэе. Энэ залуу шууд монголчлоод өлгөн 200 кг хүрэх юм байна. За ингэ боллоо. За одоо яасныг харцгаая. Easily 200 pounds. За pounds гэд. За тэгээ энийг ингэж шахаад өгчнө. За тэгээд нэг асуудал нь болохоор хэрвээ энд өөрчлөсөн юм чи энд бас өөрчлөх үү гэж айх хэрэггүй. Ягаад гэвэл хэдүүлээ шинээр энд үүсгэсэн учраас хэрвээ саяныхыг тэгж дарахгүй бол энэ өөрчлөгдөх болно. За тэгээд модл дахиад шууд хэдүүлээ create new гэж жагаад яг энэ дууныхаа энд тааруулж жагаад за тэгээд чи
тэрийгээд цэг. How were you able to lead him? За eat-him гэд. За тэгээд чи тэрийг гэд. За энэ дээр мөн адилын дууны энэ хэсгээ сайн харах хэрэгтэй. За тэгээд чи тэрийг яаж ганц гараараа өргсөн юм бэ? За With just one arm. За just one arm. За ингээд. I don't know. За тэгээ энэ чэнэс шууд. Дүүлээ нэг мөсөн дуусхийг гэж бодож байна шууд. Мэдгүй гэд цэг. Заратхэ. I don't know. За ингээд. За одоо энэ дээр миний бодлоор гэд цэг. No. I think it's because I'm Batman. За. За одоо хэдүүлээ нэг ихнээс үзцгээе. Яг таарсан байна уу харцгаая. He's only 200 pounds. How were you able to lift him with just one arm? I don't know. I think it's За ингэж субтитлыг хийх болно. Тэгээд та бүхэнд бас таалагдж байгаах. За тэгээд нэг сүүлийн нэг асуудал нь болохоор хэдүүлээ яаж рендер хийх вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр энэ нэг шар энэ дээд талд нэг юм багаарж байгаа. За тэгээд хэдүүлээ нэг хязгаараа энд ингээд заагаад өгчнө. Ингээд. За тэгснийхаа дараа хэдүүлээ файл хараатгай рендерас. За тэгээд доош ороод Windows Media Video Player. За тэгээд энэ фреймтэйгээ хэдүүлээ тааруулж өгөх ёстой. Энэ 24 фрейм гэж харж байгаа. За тэгээд энэ доод талд нь болохоор 23976 фрейм. За тэгээд хэдүүлээ Customize гэдэг рүү ороод энд яг таарсан байна уу харах хэрэгтэй. Энд таарсан байна 23976. За тэгээд хэдүүлээ мэдээж HD-гээр гаргахыг хүсэж байгаа. Тийм учраас хэдүүлээ sharpest болгоод энэ некtarлийн жоохон тодруулж харагдуулна. За тэгээд хэдүүлээ рендер хамгийн сайн дээр нөгөөд. За тэгээд газраа зааж өгөөд save. Ааштай. Энэ дээр нь байна. За save. За тэгээд рендер. Ингээд таны одоо энэ бичлэг шууд рендерлээд тэгээд ямар ч асуудалгүй шууд субтитлтэй гарах болно. За та мөнд тамга эдэр хийж болно PNG форматаар. Тэгээд өөрийн субтитл эдрийг жоохон батлах маягийн зүйл хийж болно. За тэгээд та бүхэн таалагдсан байх. За тэгээд та бүхэн миний Facebook хаяг за тэгээд YouTube дээр орж үзээрэй. Зөндөө хичээлүүд байгаа. Тэгээд дараа чи хичээл хүртэл түр баяртай.